Дахиад үе олон цугларсан тэр өдрүүдэд хүмүүс идэх юмгүй болжээ. Есүс шавнараа дуудаж тэдэнд "Би энэ хурсан олныг өрөвдөж байна. Учир нь тэд надтай 3 хоног байж ямар ч идэх юмгүй болжээ. Би тэдний гэрт нь өлөн зэлмэн буцаавал тэд замдаа сулдж унах болно. Тэдний зарим нь холоос иржээ" гэж хэлв. Шавнар нь түүнд "Энэ зэлүүд газар эднийг хэрхэн талхаар цатгаж чадах билээ" гэхэд Есүс тэднээс "Та нарт хэдэн талх байна?" гэв. Тэд 7 гэлээ. Тэрээр хурсан олонд газар суухыг тушаагаад 7 талхыг авч талархал өргөсний дараа хуваасан бөгөөд үүнийгээ тараалгуулахаар шавнартаа өгч байв. Шавнар нь тэдгэрийг хурсан олонд тараав. Тэдэнд бас хэдэн жижиг загас байлаа. Есүс тэдгэрийг өрөөгөөд эднийг ч бас өмнө тавь гэлээ. Тэд идээд цадав. Тэгээд тэд үлдсэн цөвдлийг цуглуулахад 7 сагс дүүрв. Тэнд 4000 орчим хүн байлаа. Тэгээд тэр тэднийг явуулав. Есүс тэр даруй шавнарынхаа хамт завинд сууж далмаануудын хавьд ирлээ. Фарисеучуд хурч ирээд Есүстэй марган түүнийг сархин тулд Тэнгэрээс тэмдэг үзүүлэхийг шаардаж эхлэв. Есүс сүнсэндээ гүнээ санаа алдаж "Яагаад энэ үеийнхэн тэмдэг ярил хийлнэ вэ? Үнэнээр би та нарт хэлье. Энэ үеийнхэнд ямар ч тэмдэг өгөгдөхгүй" гэж айлдлаа. Тэрээр тэднийг орхин завиндаа буцаж суугаад нөгөө эрэг рүү явв. Тэд талх авчирхаа мартсан бөгөөд завинд нь ганц л талх байлаа. Есүс шавнартаа зааварлан "Сэрэмжлэх түн фарисеучуудын бас Херодийн хөрөнгнөөс болгоомжил" гэв. Тэд хоорондоо эргэцүүлэн ярьж "Бид талахгүй байснаас инглээ" гэцгээхэд Есүс мэдээд тэдэнд "Та нар юунд талахгүй байгаа тухайга эргэцүүлэн ярилцсан вэ? Та нар одоо болтол ойлгохгүй, ухаарахгүй байна уу? Та нар чинь хатуурчсан зүрхтэй юм уу? Нүдтэй атлаа эс харна уу? Чихтэй мөртлөө үл сонсно уу? Санахгүй байна уу та нар чинь? Би 5 талхыг 5,000 гуланд нь хуваахад та нар хэдэн сагс дүүрэн цөвдөл цуглууллаа?" Гэхэд тэд түүнд 12 гэв. 7 талхыг 4,000 гуланд нь хуваахад та нар хэдэн сагс дүүрэн цөвдөл цуглууллаа? Гэхэд тэд түүнд 7 гэв. Есүс тэдэнд "Та нар ухаарахгүй л байна уу?" гэлээ. Тэднийг Бетсайдад ирэхэд хүмүүс сохор нэгнийг түүнд авчирч гараа түүнд хүргэхийг Есүсээс гуйв. Есүс тэр хүний гараас нь хөтөлж тосгоноос гаргаад нүд рүү нь нулимсны дараа түүн дээр гараа тавиад түүнээс "Чи ямар нэгэн юм харж байна уу?" гэж асуухад нөгөө хүн хараад "Би хүмүүсийг харж байна. Тэд явж буй мод мэт харагдаж байна" гэж хэллээ. Тэгэхээр нь тэр дахиад гараа нүдэн дээр нь тавьж түүнд тодоор харуулв. Түүний нүдэн засарч юм бүгдийг тод харах болжээ. Есүс түүнд "Тосгонд бүү оч" гээд гэрэл үүн явуулав. Есүс шавнарынхаа хамт Цэзар Филиппийн тосгод руу явжээ. Замдаа тэр шавнараас "Хүмүүс намайг хэн гэж ярьж байна вэ?" гэж асуухад тэд түүнд "Баптист Иохан гэдэг. Зарим нь Елия гэхэд, зарим нь иш үзүүлэгчдийн нэг гэдэг" гэв.
Есүс цааш нь тэднээс "Харин та нар намайг хэн гэж хэлэх вэ?" Гэхэд Петр "Та бол Христ" гэж хэллээ. Тэр өөрийнх нь тухай хэнд ч ярьж болохгүй хэмээн тэдэнд тушаав. Тэр тэдэнд хүний хүү их зовлон амсах ёстойг болон ахлагчид, ахлах тахилч нар хийгээд хуулийн багш нарт ад үзэгдэж алуулах ба 3 хоногийн дараа амьлах тухай зааж эхлэв. Есүс энэ үгийг ил шулуухан айлдсанд Петр түүнийг хажуу тийш аваачаад зэмлэж эхлэв. Гэтэл Есүс эргэхдээ шавнараа хараад Петрийг загнан "Миний араас зайл сатана. Чи Бурхны юмсыг бус, харин хүмүүний юмсыг л бодож бай" гэв. Тэрээр хурсан олныг шавнарынхаа хамт дуудаж тэдэнд хандан "Хэн нэг нь миний араас дагахыг хүсвэл тэр өөрийгөө гүйсгэн загламайгаа үүрч намайг даг. Хэн амиа аврахыг хүснэ тэр түүнийг алдна. Харин хэн миний төлөө, сайн мэдээний төлөө амиа алдна тэр түүнийг аварна. Учир нь хүн бүх ертөнцийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ? Амиа эргүүлэн авахын тулд оронд нь хүн юугаа өгөх вэ? Завхай нүгэлт энэ үеийнхэн дотор хэн надаас болон миний үгсээс ичнэ? Тийм нэгнээс хүний хүүч эцгийнхээ цог жавхлан дотор ариун тэнгэр элч нарын хамт ирэх үедээ мөн ичих болно гэж хэлв.